Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За анхаарал татах гарчиг бизнесийн контентэд яагаад амин чухал байдаг талаар ярилцъя. За энэ нь энгийн юм шиг хэрнээ бизнесийн хувь заяаг шийддэг хамгийн чухал үнэн байдаг. Хэрв гарчигч нь уншигдаагүй бол тэр агуулга ерөөсөө байгаагүйтэй адилхан гэж ойлгож болно. Та хамгийн шилдэг бараа бүтээгдэхүүн чанартай бараа бүтээгдэхүүнтэй байсан ч гэсэн эсвэл хамгийн шилдэг сургалтын хөтөлбөртэй байсан ч гэсэн таны одоо сургалтын хөтөлбөр чинь дэлхийн түвшний багш нартай үр дүн өгдөг аргачлал кейстэй байсан гэж бодъё л доо. За ийм байсан ч гэсэн анхаарал татах гарчиг буюу илэрхийлж байгаа зас урчлагын гарчиг контентын эхлэлд нь анхаарал татахгүй бол хинч таныг сонсохгүй гэсэн үг, хинч таныг уншихгүй, хинч таныг сонирхохгүй гэсэн үг. За жишээлх юм бол англи хэлний сургалтын бизнесдэр энэ нь илүү одоо тод харагддаг. Ягаад гэвэл ийм зар сурчлагаа бол зах зээл дээр дүүрэн байдаг шүү дээ, тий. За англи хэлийг богино хугацаанд сургана гэдэг, IELTS-д бэлдэнэ гэдэг, ярианы англи хэлний сургалт гэ байж байгаа, Америк багштай сургалтч гэ байж байгаа. Тэгэхээр эдгээр заруудыг бол хэрэглэгч өдөрт 20-30 удаа бол харж байдаг. Тэдний нүд бол үүнд дасчихсан. Тархины одоо хувьд бол энэ зар сурчлагаа юм байна гэд хамгаалтад автоматар асч байдаг гэсэн хүний тархинд бол тиймээс инженеэс ямар дүгнэлтэнд хүрч болох вэ гэхээр анхаарал татах гарчиг гэдэг бол зүгээр нэг гоё үг биш шүү. Анхаарал татах гарчиг гэдэг бол тархины тэр хаалгыг нээх түлхүүр юм байна гэж ойлгочих болно. За манай ээлтний зүгээс бол анхаарал татах хүүх буюу гарчгийн талаар сургалт бэлдсэн байгаа. Та бүхэн сонирхож байвал тайлбар хийсэгт байгаа линкэн дээр дараад ороорой. Сургалтын маань сонирхож болно. За цаашаа контент руу оръё. Тэгэхээр гарчиг гэдэг бол маркетингийн одоо зүгээр нэг чимэглэл биш, стратеги юм байгаа. Олон бизнес эрхлэгч одоо багш сургалтын төвүүд гарчгийг бол ингэж ойлгоод байдаг. За гарчиг нь л гоё байх юм бол болоо гэж бодоод байдаг. Эсвэл хит их бодох шаардлагагүй ингээд хийчихийгээ бодчихдаг. Доторх контент нь чухал юм чинь ингээ бодчихдаг. Эсвэл одоо зүгээр хайн хандаад нэг гарчиг өгчдөг тий. Тэгэхээр ингэж бодох юм бол ер нь бол эрсдэлтэй. Яагаад гэвэл гарчиг гэдэг чинь таны контентыг үзүүлэх хэсэг шийддэг хамгийн чухал зүйл байгаад байгаа. Үүнийг бол мартаж болохгүй. Таны мессеж чинь тархинд нэвтрэх хэсгийг бол шийддэг зүйл нь бол гарчиг байдаг. За таны борлуулалт эхлэх хэсгийг шийддэг зүйл мөн адил гарчиг байдаг. Өөрөөр хэлэх юм бол гарчиг бол маркетингийн эхний одоо борлуулалт юм байгаа. Хэрэглэгч таны сургалтыг худалдаж авахаас өмнө гарчгийг нь худалдаж авдаг гэсэн үг байна. За дараа нь контентыг нь үзэн уншина, дараа нь итгэл төрнө, за дараа нь шийдвэр гаргана. Тэгэхээр энэчнээс харагдаж байгаа үстэй тий. Нэгдүгээр үе шат буюу гарчгийг чинь анхаарал татахгүй, гарчиг чинь сонирхолгүй байх юм бол цааших үйл явц бол болохгүй гэсэн үг байна шүү дээ тий. За тэгвэл анхаарал татах гарчиг гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр за одоо хамгийн чухал зүйл рүү оръё. Тэгэхээр анхаарал татах гарчиг гэдэг бол зүгээр нэг чанга сенсацтай зүйл бол ерөөсөө биш. Худлаа амлалтч байж болохгүй. Хүний анхаарлыг татна гэдэг бол хүний дотоод асуудлыг хөдөлгөнө гэсэн үг. За энэ надад үнэхээр хамаатай юу гэж бодогдуулах хэрэгтэй. Мөн яагаад гэсэн сонирч зангийн бас байдлыг нь сонирч байдлыг нь өдөөж өгөх нь илүү зөв. Өөрөөр хэлэх юм бол анхаарал татах гарчиг бол хүний дотор айл хэдийн байсан тэр бодлуудыг үгээр нь хэлж өгсөн хэлбэрээ гэж ойлгож болно. За англи хэл сурах гэж байгаа хүний толгойд бол жишээлбэл ямар бодлууд эргэлддэг вэ гэхээр одоо хэрэглэгч өглөө уцаад Facebook ч юм уу Instagram, YouTube-ийг гүйтгэж байна гэж төсөөлөл л доо. За тэр хүн англи хэл сурах хүсэлтэй гэхдээ бас эргэлзээ төрсэн хідэн бодлоо тархинд нь эргэлдэж байгаа гэсэн үг. За би юу н англи хэл сурч чаддгүй хүн юм биш үү дээ гэж бодсон ч байж болно. За хэд эхэлж байгаа л дундаас нь хайчихандаа гэсэн бодлоод төрж магадгүй. Ажил гэр бүлтэй үед одоо цаг гаргах хэцүү дээ гэж бодож болно. Өмнө нь мөнгө өрөөд үр дүн гараагүй юм чин дээ гэж бас бодож болно. За дүрм ойлгоход ч гэсэн яг ярихаар таг болчихдог. За иймэрхүү бодлоод бол толгойд нь аль хэдийн бий болчихсон байдаг. Тэгэхээр анхаарал татах гарчиг гэдэг бол яг энэ бодлыг нь оноож өөрийнх нь үгээр шууд нүр дүн хараад хэлж байгаа юм шиг байхаар одоо оноож хэлсэн гарчиг байх хэрэгтэй байх нь шүү дээ тий. За жишээ нь ярианы англи хэлний сургалт гэх юм бол энэ бол тийм сайн үр дүнтэй гарчиг бол биш. Яагаад гэх юм бол энд бол ямар ч ялгарл байхгүй байна. Хинт зориулсан нь тодорхой биш байна. Асуудал нь ч алга, сониуш байдалч байхгүй байна гэсэн үг. За тэгвэл эргэлдөө сайн хувилбарын гарчгийг хэлдэг. 10 жил англи хэл үзсэн ч ярихаар таг болчдөг шалтгаан чинь ганцхан зүйлээс болдог. За тэгвэл энэ гарчигны хувьд юу болж байна гэхээр хэрэглэгч бол өөрийгөө олж харна. Өмнөх туршлагатай нь одоо шууд холбогдож өгч байгаа. За ганцхан зүйл гэсэн нь болохоор сониуч байдлыг нь үүсгэж байна гэсэн үг. За тэгвэл анхаарал татах гарчгийг яаж бичих вэ гэж байгаа юм. За мэдээж хэрэг бичгийн тулд эхлээд яаж бодох вэ гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Тэгэхээр анхаарал татах гарчиг бичихдээ хэд хэдэн асуултыг одоо өөрөөсөө асуусан дээр хамгийн чухал асуулт бол яг миний зорилтод хэрэглэгч яг одоо юунд бухимдаж байна вэ гэдгийг бол олж мэдэх хэрэгтэй.
Жишээ нь нөгөө англиныхаа сургуулийн жишээн дээр ярил л да тий. Ярихаар нүг олдохгүй байгаа, дүрм мэддэг ч гэсэн хэрэглэж чадахгүй байгаа. За сонсохороо эсвэл ойлгодоггүй байгаа. За гадаад хүнтэй ярих гэхээс жоохон айж эргэлддэг байж болно. Цаг зав байхгүй. Эсвэл тодорхой хэмжээр насан явчихсан болохоор сурч чадахгүй гэж боддог ч гэх юм уу тий. Тэгэхээр гарчиг бол эдгээрийн аль нэгийг л онилж байх хэрэгтэй гэсэн үг. За гарчиг бичгэд зайлшгүй байх ёстой 5 элемент байдаг. За тэгэхээр сайн гарчиг ихэнхдээ 5 элементээс дор хаяж тэр 2-оос 3-ыг нь агуулсан байвал илүү үр дүнтэй гарчиг болдог байх нь. Тэгэхээр энэ 5 элементийг хэлье. За нэгт нь тодорхой байдал гэж байгаа. Хоёр дахь нь асуудал эсвэл өвдөлтийг хөндөх. Гуравт нь сонирвч байдал байх ёстой, сонирвч байдлыг хангасан. Дөрөвт нь амлалт өөрчлөлт, тавт нь тодорхой хүнийг онилсан байх тий. За тодорхой байдал гэдэг нь бол сайн сургалт ч юм уу сайн сургалт гэж энгийн үгээр хэлэх биш. Илүү одоо 3 сарын дараа гадаад хүнд өөрийгөө танилцуулж чадна гэх мэтээр бол илүү тодорхой байх ёстой. За асуудалд хөндөгдөж байгаа эсвэл өвдөлтийг хөндөөхөөрөө үг чийжлэл мартагддаг. За яг ярихаар таг болчдгоо гэд яг энэ асуудлыг хөндөж хэлнэ гэсэн үг. Солиуч байдал гэдэг нь яагаад ингэдэг вэ ч юм уу эсвэл ганц шалтгаан нь байна. За ихэнх хүн анзаараагүй гэсэн үгүүдийг хэрэглэж болно. Өөрчлөлтөөр айдсаас сэтгэл рүү мэддгээс хэрэгэлдэг болно шүү гэдэг өөрчлөлтийг бол онцолж өгвөл илүү дээр. За тодорхой хүн гэдэг нь ажилтай насанд хүрсэн хүрэгчдэд ч юм уу 30-аас дээш насныханд ч юм уу өмнө нь олон удаа оролцсон хүмүүст гэж энийг нь тодорхойлж өгвөл энэ 5 элемент бол ингэж илэрч гарч ирж байгаа. За анхаарал татах гарчиг бол бас нэг талаараа амлалт байх ёстой. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр та гарчиг дагмалсан зүйлээ контент дотроо заавал биелүүлэх хэрэгтэй. За 3 сарын дараа чөлөөтэй ярина гэж гарчилсан бол контент дотор яаж ямар дараалал ямар нөхцөл гэдгийг нь тайлбарлах ёстой ч юм уу те. Тэгэхээр худал амлалт тэрүүхэн зураад анхаарал татаж магадгүй юм. Гэхдээ хүмүүсийн итгэлийг бий болгохгүй хүний итгэлийг устгах учраас сөрөг үр дүнтэй учраас энийг анхаарах хэрэгтэй. За ер нь бол анхаарал татах гарчиг гэдэг бол маркетингийн арга биш юм байна гэдгийг та энэ контентоос ер нь ойлгосон баг. Тэгэхээр зүгээр нэг уран үхсийн тоглолт бол ерөөсөө ч биш бусдаас илүү чанга ойрлогч тухай бол бүр биш. Харин анхаарал татах гарчиг гэдэг бол хэрэгчлэгчийн тэр яг бодлыг яг тэр бодлынх нь үгээр илэрхийлэх тэр ур чадвар байгаа. Бид нар сая англи хэлний сургалтын бизнес дээр бол жишээ авлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ зах зээл дээр бол нэлээд олон хүн байдаг. Хэрэглэгч ядарсан байдаг, итгэл нь хугарсан байдаг. Тэгэхээр яах нь тэр үед бол хэрэглэгчд гоё амлалт биш, яг үнэн асуудлыг нь шийдэж өгсөн тохиолдолд бол ялгарл бий болдог байх нь шүү дээ тий. За та бүхэн манайхаас гаргасан анхаарал татах хүүг сургалтыг сонирхож байгаа бол description тайлбар хэсэг дээр байгаа линкэн дээр дараад ороод сонирхоод үзээрэй. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Амжилт хүсье. За энэ контент таалагдсан бол лайк, комент бас үлдээгээрэй, subscribe дараарай. За